Амар байна уу? Та бүхэн Чингис хааны талаар өшөө илүү их зүйлийг мэдж авмаар байна уу? За та бүхнийг Чингис хаан комик бүкээр толгуурлаад өөрийнхөө бас олж авсан мэдлэг мэдээллийг нэмээд ярих болёо. За энэ болохоор зэрэг Монголын нууц товчоо Чингис хааны амьдралыг түгээг үзүүлсэн байдаг аа. За энэ номыг маань зохиогч эрхтэйгээр ашиглаж байгаа шүү. Ярьж байгаа шүү та бүхэндээ. За Баатар төрлөө Чингис хаан. За тэгэхээр зэрэг энэ ногооноор тэмдэглэсэн газар нутаг байгааз энэ болохоор зэрэг Наполеоны эзэлсэн газар нутаг гинэ. За энэ улаанаар тэмдэглэсэн нь болохоор зэрэг Александр хааны эзэлсэн газар нутаг гэх. Харин энэ цэнхрээр тэмдэглэсэн нь бол Чингис хааны эзэлсэн газар нутаг байна. За ер нь Чингис хаан маань дэлхийн нийтэд энэ зургаараа танигдаж алдаршсан байдаг. Гэхдээ мэдээж Монгол хүн болвол ийм тарган бүдүүн байх боломжгүй юм. Гэхдээ яг хүүн болохоор Хувлаа хааны зургийг ер нь бол төсөө яасан тэгээд Хувлаа хаан маань болохоор ялангуяа хүрээ Бээжингийн тийшээ ордонд амьдарч байсан хүн байгаа шүү дээ, тийм. За энэ өмнөх үг гэж байна. За Чингис хаан бол одоогоос 800 гаруй жилийн тэртээ амьдарч байсан Монголын агуу их удирдагч билээ гэдэг. За ингэж ерөнхийдөө Чингис хааны талаарх хэлнэ. За энэ хэн бэ? За Тэмүүжний багын дүр. За энэ бол бүрт. За энэ бүрт хаан байна. Энэ болохоор зэрэг Хачуун. За энэ болохоор зэрэг Чингис хааны ээж Өөлөн их. Тэгээд Чингис хааны аав нь Исүхэ. За Тэмүүжин гэдэг маань нөгөө нэг багийнхан нэр байгаа тийм ээ. За хасар. За хасар бол дүүнэ. За бихтэр бол уул нь бол ах нь. Энэ гэхдээ бихтэр гэж бид нар нэлээд байгаа. Бихтөр гэдэг нэртэй хөвгтэйсэн байлээ. За бэлгүүтэй. Тэгээд энэ алангой их маань 5 сумаар бид нар маш сайн мэдэн штэ. Алангой их болохоор зэрэг Исүхэ Баатар тэ Тэмүүжний эмэг гэх нэвсэн гэсэн. За Тэмүүгэ. За энэ хамаг Монголын Хавуул хаан гэсэн. Тэгэхээр энэ алангойч бүр энэ Хавуул хаанаас өмнөх Дабуу мэргэн Дуваасны үе юм баггүй юу? За энэ хөрхэн зурагтай байна те. Гарчиг гэж юм те. Баатар төрлөө гэж. За Баатар төрлөө. За энэ юу гарч байна? Хувь заяаны эрэлт гэж. За би сайн монголчоор уншиж чадахгүй шүү. За энэ Исүхэ Баатар Өөлөн ихийг олзолж аваад байгаа зургийг үзүүлсэн байна. Өөлөн их уйлсан байдалтай харагдчих тийм ээ. За энэ Монголын өвөл байт тийм ээ. За өвөл. За Монголын талд нутаг 1160 оны өвөл гинэ. За 1160 оны өвөл. За ном маань юугаар эхэлж байна? За чоны анд явж байгаа байдлаар эхэлж байна. За энэ чон маань энэ ямааг унгац юм шиг байна тий. Нөвөлжөө юм шиг байна тий. Нөвөлжөө. За тэгэхээр мэдээж монголчууд маань чон ихтэйтэй, чон боохоо ихтэй гэвэл байгалыг тэнцвэржүүлж анд явдаг байсан. За тэгээд тэнд чон байна гэж. За монголчууд ер нь казакууд бол бүрэг дээр ан хийдэг байсан. Монголчууд бол шонхороор ан хийдэг байсан. Гэхдээ бүрэгдийг төсөлж үзүүлсэн байна шүү. За Исүхэ Баатар маань морин дээрээ суугаад бүрэг дээр ан хийж байна. За алдаж болохгүй шүү. За бариарай гэж те. За тэгэхээр зэрэг бүрэг дээр ан хийж байгаа тухай ном дээр харуулъя. За тэгээд бүргэд чоныг барьчих те. За харваж шахагдуулсан байна. Исүхэч морьтой байна шүү. Тэр бүргэдийг их сайн сургажээ гин. За энэ яг зүгээр нөгөө яг үнэндээ би Исүхэгээ яг бүргэд сургадаг гэж юусоо олж харж уншиж байгаагүй. Энэ бол зүгээр уран зохиол одоо юу нийтээ сонирхолтой байх үднээс энэ юг нэмж оруулсан баха. За тэгэхээр Исүхэ бол ном сумдаа гармагай
Тэг хамгийн гол нь нөгөө нэг ойрын зайн тулаанч байсан гэдгээр их алдартай юм бэлээ. Бие бэлдрийн хувьд бол маш том биетэй анхтай бэлхүүсээрээ үргэлж нөгөө илгэвч зүүдэг байсан болохоор их нарийнхан бэлхүүстэй, том чэжтэй, гарын бугуун толгойн чинээ том. Тийм хүч чадалтай баатар байсан. За тэгээд ерөнхийдөө Исүхэ баатар бол хайр боржигны толгойлогч. Ерөнхийдөө бол хаан болохоор угаасаа Исүхэгээс өөр хаан болчоор хүн байгаагүй. Гэхдээ яг хаан болж чадаагүй. За яагаад хаан болж чадаагүй вэ гэхээр юу болсон бэ гэхээр за энэ хараа мэрэгдүүд алхнуудаас бүртийг биш өөлнийг энэ мэрэгдийн чилээдүү бүртийг алхнуудаас одоо бэр гуйж аваад явж байсан. За ер нь бол энэ мэрэгд хүмүүс маань болохоор зэрэг Монгол одоо нөгөө харь цусны хүмүүс одоо Чонсын 27 отог аймаг байдаг. Тэгээд харийн бас 13 байдаг. За тэрэнд болохоор зэрэг алхнууд, онгууд, мэрэгдүүд, татаарууд, зөрчид, сүн, за гойлон гэх мэтчлэн улсууд байсан. Тэгээд биш олон улсууд байсан. Монголыг тойроод тийм ээ. За тэгээд мэрэгдүүд болохоор тухайн үед 3 түмэн мэрэгд байсан юм байна. 3 түмэн гэдэг чинь за тэгээд тэр 3 түмэн мэрэгдүүд маань ерөнхийдөө бол нэлээд хүчрхчээд арилжаа 8 ихтээд тэгээд яг нөгөө нэг алхнуудаас энэ ерөнхийдөө бол энэ бэрийн одоо худ ураг барилдах замаар хоорондоо эв найрамдал гэрээ хийж хоорондоо нэвтэй найртай амьдардаг байсан байгаа. За тэгээд энэ мэрэгдүүд маань нөөлнийг авснаар өөлний аав нь болохоор зэрэг нохоо ноён гэж байдаг. Тэгээд тэрнтэй гэрээ хийгээд тэгээд энэ мэрэгдүүд болохоор зэрэг хаана амьдардаг байсан бэ гэхээр одоогийн 3 төв мэрэгд маань одоогийн Увс, Хөвсгөл, Сэлэнг аймгаар нутагтай байсан. За тэгээд энэ алхнууд маань болохоор зэрэг урагшаа говийн хавцаа байдаг байсан. За тэгээд тэдэртэй гэрээ байгуулснаар тэ одоо зөрчид алтан улсаас ваар сав, алт мөнгө, торог дурдан авах боломжтой байсан. Тэгээд энэ гэрээг яаж баяжиж юу яах зорилготой энэ үүлнийг гуйж аваад явж исэн. Тэгээд аз болж гэх юм уу, азгүй гэх юм уу, боржооны газар нутгаар санаандгүй төөрөөд орж ирсэн. За энэ боржооны нутгаар явхад тий одоо тухайн үеийн гэрээ байж л те хэрвээ н одоо боржооны одоо энэ Чонсын газар нутгаар явах юм бол дээрэмдэж одоо тонож алж болдог юм эрхтэй байсан юм байна. Тэгэхээр зэрэг энэ хоёр маань төөрөөд ороод ирсэн. Тэгээд Исүхэд бас их тухайн үед нөгөө Чирхаа гэд бас мундаг бөө байдаг. Тэр бөө одоо энэ өвлөн бас их эрдэм чадалтай энэ ухаан мэдлэгтэй охин одоо ингэж явж шүү гэдэгт бас Исүхэд хэлсэн байгаа. За Исүхэ болохоор зэрэг эхнэргүй байсан. Уул нь бол нөгөө өндгөн сүүгээр гэрэлдэг. Тэгээд Исүхэ маань болохоор өндгөн сүүгээрээ татаартай ив барих гад татаар эхнэртэй байсан боловч нөгөө татаар эхнэр нь хорлогдоод тэгээд эхнэр аваагүй байсан байгаа. За тэгээд Исүхэгийн одоо энэ мэрэгдээс тэ өөлнийг булаах гол шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг мэдээж энэ худалдааны одоо энэ мэдээж бидний харь улсууд те улам хүчрхэг болоод байх нь манай Монгол улсын эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Тийм учраас өөлнийг өөрийн ихтер болгож булааж авсан байгаа. За тэгээд мэдээж үүний дараагаар Исүхэ баатар болвол маш их бэлтгэлтэй байсан. Тэгээ мэрэгдүүд дайрч магадгүй. Эсвэл одоо тий
алхнууд бас дайрч магадгүй гэдэг юм бэлтгэлтэй байсан. За тэгээд энэ одоо юу булааж авсан энэ түүх маань одоо юу яаж ин те байлдаж одоо булааж авч байна. За тэгээд энэ үеэр юу болсон бэ? За тэгээд энэ үеэр уг нь бол мэрэгдүүд буцааж дайрсан боловч нэг тийм хүчтэй одоо их зэрэгээр дайраагүй. Тийм болохоор нэг тийм нүгээр бослого маягийн зүйл болсон учраас тэр түүхэнд тэмдэглэж үлдээгээгүй юм бэлээ. Тэгээ өөлн ч гэсэн өөрийг нь буцааж булааж авах гэж ирсэн гэдгийг мэдээгүй. Тэгээд нохоо ноён болохоор зэрэг угаасаа Монголын тэгээ боржгоны хаан болгож байгаа хүн булаацсан юм чинь яах вэ гэдэг ерөөхдөө зүгээр орхисон байгаа. За тэгээд энэ жилээдүг шархацсан гэдгээр үзүүлсэн байна. За тэгтэл өөлөн их жилээдүүд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг жилээдүү минь чи амиа бодоо чамд одоо эмхтэй хүн олдноо харин 8 нас чинь олдохгүй шүү дээ гэд хэлээд явуулсан. Тэгээд өөрийнхөө цамцыг тайлаад цамцаараа цамцаа өгөөд явуулсан гэсэн. За тэгэхээр зэрэг бас цамцаа өгөөд явуулахаар нь юу яасан болов? Хайртай байгаа цамцаа өгөж явуулсан болов гэсэн чинь тайлбар одоо Монголын нууц тавчаа түүхийн тайлал гэдэг номон дээр болохоор чамд бол би чамд одоо ахтноо миний цамц байхад л чамд болно гэж баг хэлсэн одоо утгатайгаар миний цамцыг үнэртэж яваарэ гэд цамцаа өгсөн гэж гадгаа. За тэгээд мэдээж хамгийн том хүү зөчийг бас энэ мэрэгдийн жилээдүгийн хүүхэд байж магадгүй гэсэн бас түүх сурвалжид бас тэмдэглэсэн байдаг. Тэр нь үгүй юм. За тэгээд яагаад гэхээр өөлнийг булааж авсны дараагаар хаан одоо ширээг залхамжлах байсан эсвэхэй мэн одоо жоохон хойшлогдсон. Яагаад гэхээр одоо ийм мэрэгдүүдтэй мөн алхнуудтай ийм одоо ив алдсан зүйл хийсэн учраас хаан болгож өргөмжилж чадахгүй байсан. Тийм болохоор юунаас одоо өөр хотог аймгаас эсвэхэд их хатан залсан байгаа. Тэр нь бол Сочгил гэж бид ярьдаг. Уул нь бол Суучгил гэдэг хатан байсан. Суучгил хатан маань болохоор зэрэг юм байрангаас ирсэн. За байран гэдэг нь тухайн үед болохоор зэрэг одоо Монголын одоо санхүүг одоо атгаж исэн одоо хамгийн нэр нөлөө хүч чадалтай эцэг нь одоо хэдэн төмтөр одоо хэдэн мянгаар цэрэглэх тийм хүч чадалтай тийм Суучгил хатыг их хатан болгоод өөлнийг одоо удаах хатан болгосон юм бэлээ. За тэгээд өөлнийг аваад ямарч байсан нэг 2-3 жилийн дараа Тэмүүжин төрсөн гэсэн. 2-3 жилийн дараа Тэмүүжин төрсөн. Тэрнээсээ өмнө эсвэхэй маань Суучгил хатныг аваад Бэхтүрийг төрүүлсэн байсан. Тэгээ Бэхтүрийн дараа Тэмүүжин төрсөн юм байна. За Баатар төрсөн нь гэж тий. За энэ болохоор зэрэг ерөнхийдөө 20 минут болгоч одоо түүх юм чи. За энэ хараа нөгөө газрын зураг штэ. Энэ ерөнхийдөө бол энэ нөгөө Бурхан халдун уул энэ хинтийн энэ хэсгээр монголчууд байсан байна. За энд болохоор зэрэг одоо энэ өвөр Монголын одоо байгаа газар юу татарууд тэгээд хэрээдүүд болохоор зэрэг юунаас одоо энэ гол одоо энэ төвийг одоо хэрээдүүд эзэлж исэн. За хэрээдүүд дотор ч нөгөө юу орцсон явж исэн. Тэрэлж мэрэлж орцсон явж исэн тий. За тэгээд мэрэгдүүд болохоор зэрэг би түрүү хэлсэн ш мэрэгдүүд болохоор зэрэг энэ хөвсгөл сэлэнг
Увс хавар амьдарч байсан. За 8 гэдэг улс нь болохоор зэрэг бас энэ гадны улс байгаа шүү. Гадны улс. За энэ болохоор зэрэг Тангууд улс гэж тий. Тангууд улс, Алтан улс энэ байна. Алтан улс ер нь хятад энэ байгаль нуур маань байна тий. За тэгээд 8 Хэрээд, Мэргэд, Монгол, Татар гэдэг. За ерөнхийдөө. За энэ одоо юу явж байна гэхээр зэрэг яг Чингис хааныг төрж явах үед татартай нийтдээ одоо 13 дахь хатгалдан тэмцэлдсэн гэж түүхэнд байдаг. За энэ 13 дахь дайн буюу Түүхий Илд гэдэг гэрлийн өргөнөөс гаргасан судар дээр энэ дайныг маш товч тодорхой тухайн үеийн нөхцөл байдлыг дүрсэлсэн байдаг. За тэгээд энэ манай Исүхэ Баатар тэгээд энэ татарын Тэмүүжин үгэ гэдэг одоо Баатартай тулалдсан байгаа. За тэр нь ямар тулаан байсан бэ гэхээр зэрэг мэдээж одоо татарууд ч гэсэн бас нүүдэлчин гарвалтай отог аймаг байсан. За ер нь бол татарууд яагаад Монгол руу дайраад исэн бэ гэхээр зэрэг цаана одоо зөрчидтэй Алтан улс дандаа өөрсдийнхөө одоо өрсөлдөгч ноёноо зайлуулахын тулд татартай хамтарч Монголыг одоо ер нь цөллөгдөл явуулдаг гэсэн. Гэхдээ чинь сайн нэр олоод тэр инх таймныг сахиулаад ир гэж явуулдаг боловч яг үнэндээ зүгээр л маш олон одоо хүмүүстэй тэр хүмүүсээ тэжээж чадахгүй тэр хүмүүсээ дайнд явуулдаг байсан нь ер нь бол тухайн үед тодорхой болж эхэлсэн. За тийм учраас энэ яагаас сүүлийн 13 дахь дайн болсон бэ гэхээр зэрэг энэ одоо цаатлын энэ утга учир зүгээр л бид нар руу ингээд дайраад тэ зүгээр л хүн амаа цөөлхийн тулд юм цөөхөн хүн амтай улс руу ингэж дайраад байгаа энэ байдлыг эцэслэн зогсоохын тулд маш олон арга хэмжээг авсан талаар Түүхий Илд дээр гарсан байдаг. За тэгээд M+-аас та бүхэн M-book болсон бэл M-book-аас бас та бүхэн хайж олж сонсож болно шүү. За тэгээд за энэ ямар арга хэрэгэлсэн бэхээр энэ сонирхолтой. За тэгээд мэдээж гиндүү товтлогоо татараас орж ирсэн. Тэгээд монголчууд хамаг байдгаараа тэмцэлдсэн. За тэгээд монголчууд болохоор хэдий тооны хувьд цөөнч маш одоо ерөнхий хүчтэй. Тэгээд нэг хүн бараг 100 цэргийг чааш нь харуулах дайны ийм хүчтэй баатрууд байсан. Тэгэхээр татарууд Алтан улстэй зөрчид улсын цэргүүдтэй хамт бол их олноороо тоологдох хүнтэй боловч ер нь бол олноороо тоологдох хүнтэй боловч тэг хүч чадлын хувьд маш тийм сул дорой. За тийм учраас энэ татар одоо Монгол хоёр хоорондоо байлдах юм бол хин хинд нь маш их гарц хохиролтой учраас одоо яг ерөөсөө энэ олон хүний үхлийг юу яахгүйгээр гарц гаргалгүйгээр одоо хоёр хамгийн сайн мундаг тулаачид хоорондоо тулалдаад ялснаар нь энэ дайныг одоо гэрээгээ хийж өндөрлөө гэдэг юм шийдэлд хүрсэн байна. За тэгээд энэ Тэмүүжин үгээ Исүхэ хоёр маань хоорондоо одоо энэ хоёр талын цэргүүд нь хоорондоо уухайлж одоо гартан тулаан гэх юм уу те хийсэн. За тэгээд энэ Тэмүүжин үгээ болохоор зэрэг ерөнхийдөө болвол татар хүн боловч Алтан улсад одоо тийм цэргийн одоо бэлтгэл маш олон жилээр хийж тэгээ буцаж нутагтаа ирж татартаа ирээд байрал одоо бүхийн барилдаа наадамд одоо тэргүүлсэн юм хамгийн хүчтэй хүн байгаа. За Исүхэ Баатар тухайн үед болохоор зэрэг Исүхэ Баатар, Агаачуу Баатар, Хар Хадаан энэ хэд бол найзууд байсан. Тэгэд ярилцж хагаад Исүхэг илүү одоо ойрын тулаандаа илүү ялах ахаа гэд Исүхэг сонгож гаргасан байгаамаа. За тэгээд энэ үед болохоор зэрэг өвөл байсан. Өвөл одоо яг намар өвлийн завсраар ч юм уу да. Одоо нөө Чингис хааны төрсөдөр хийгээд байдаг үе ч дээ тий. За үед байсан. За тэгээд тухайн үед болохоор зэрэг Тэмүүжин үгээ одоо цэргээрээ дайрах юм бол манайх ялагдана. Би ганцаараа
дайрах юм бол ялна гэдэг өөртөө маш их бат итгэлтэй байсан. За тэгээд юун дээр гараад тулаан дээр гараад ирсэн чинь Исүхэ Баатар гэдэг нөгөө талаас нь зарлахаар нь Исүхэ гэдэг чи юу вэ гэд хоорондоо ярилцаад хоорондоо уулзаж ярилцсан байгаа. Тэгсэн чи хоёулаа нөгөө нэг би түр өмнө нь дурдсан шүү дээ. Исүхэ маань татараас ихнэр авсан байсан гэд нөгөө анхны одоо өндгөн сүүн татар эмэгтэй байсан. Тэгээд Тэмүүжин үгээ бас татар ихнэртэй. Тэгээд энэ хоёр Монголд үе ёс байдгаас юм байна л да. Одоо ингээд өндгөн сүү тавиад тэгээд хүргэн нь одоо бэрээндээ очиж тэг 1 жил 2 жил за би сайн мэдэхгүй яг хугацааг нь бол мэдэхгүй ямар ч тодорхой хугацаагаар хамтдаа байж тасаж тасах үйл явц болдог. Тэгээд тухайн үед болохоор зэрэг энэ хоёр яг нэг газар нэг айлд одоо бэр болоо хүргэн болоод тэг хоорондоо маш сайн анд нөхөр болоод тэг аар бол хулгайлж идчихсэн хоёлаа хоорондоо дурсаж ярьж идэг. За тэгээд нөгөө хоёр талаас чинь хоёр талаас ч нөгөө дайны уухан болж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ хоёр маань болохоор зэрэг байлцсан. За тэгээд энэ дээр Исүхэ ямар арга хэрэгэлсэн бэ гэхээр зэрэг Тэмүүжин өөртөө маш ихтэй байсан бол хамаг хувцаа тайлаад тий. Хамаг хувцаа тайлаад нөгөө хөдөрч хэрэг бие гайхуулаад тэгээ татар юуны одоо цэсийг нь хөөргөж исэн. Тэгэх үед Исүхэ Баатар маань болохоор зэрэг маш удаан хувцаа тайлаад бүх хувцаа тайлаад маш юм байлан ивхэд исэн. Ивээл тавиад исэн. Тэгтэн нөгөө харсан хүмүүс юу гэж бодсон бэ гэхэд яана манай энэ Исүхэ Баатар ч одоо тэ хувцаа ингээд тайлаад ингээд хөдөлж ядаад ер нь бол юу болж ин доо гэд бас хүмүүс санаа зовж эхэлсэн байгаа. Тэгтэл яг Исүхэ Баатарын сансан одоо юу болохоор зэрэг энэ хүүтэнд тэ төрүүлж хувцаа тайлаад мэдээж төрүүлээд бээрчих юм бол хөдөлгөөн нь удаашрна гэдэг юм тооцоотойгоор маш удаан хувцаа тайлаад бүх хувцаа маш удаанаар ивгсэн байгаа. За тэгтэл тэр тухайн үед татаарынхан Исүхэг хараад шоолж инээж байсан. За тэгээд төрүүлээд хувцаа тайлцсан манай Тэмүүжин үгээ маань даарч тэ бээрч эхэлсэн. Тэгээд одоо нэгэнт ингээ хувцаа тайлцсан юм чи ямар одоо буцаад хувцаа өмсөлтэй биш те. Тэгээ хүлээж агаад тулалдсан. За тэгээд тулалдах үед болохоор зэрэг манай Исүхэ Баатарын болохоор зэрэг хөл нь маш хурдтай. Ерөөсөө юу болж байгааг ч анзаарч чадаагүй байхад л бурхан болсон байгаамаа. За тэгэж одоо дайнд ялсан байгаамаа. За тэгээд занжинаа алдсан татарууд те нөө гэрээ ёсороо өөрсдөө бууж өгөөд бүх юмаа хураалгаад тэгээд нүцгэн одоо гэрлүүгээ харьсан байгаамаа. За тэгээд Тэмүүжний нэр нь болохоор энэ Тэмүүжин одоо тэгдэг ч нөгөө Тэмүүжин үгээтэй яалаа Тэмүүжинийхаа нэрийг одоо хүүдээ өгсөн гэж одоо түүхэнд бас тэмдэглэгдсэн байдаг. За тэр нь болохоор зэрэг мэдээж одоо алсан хүний хаан нэрийг хүүдээ өгнө ерөнхийдөө болвол одоо татарууд чинь маш их өс зангиддаг хүмүүс те. Тэгэхээр мэдээж ямар нэг өс зангидахын тулд хүүгийнхаа нэрийг мэдээж одоо хүүдээ бол өгөхгүй. Гэхдээ Тэмүүжин гэдэг нь болохоор зэрэг ерөнхийдөө энэ тухайн үед монголчууд маш олон нэртэйсэн байлээ. Анх ингээ төрөхөд бараг нэр өгдөггүй. Тэгээд нэг нас хүрсний дараа нэр өгдөг. Тэгтээ болохоор зэрэг нэг одоо буурцаг ханж гэдэг юм уу тийм хөөрцөн нэр өгд юм билээ. За тэгтээ буурцаг хан гэдэг яг миний багын нэрийг бол сайн мэдэхгүй, Тэмүүжний багын нэрийг мэдэхгүй. Тэгээд дараа нь Тэмүүжин гэдэг нь ер нь бол цол юм билээ. За тэгээд тэрнээс дараа нь Тэмүүжингээ Чингис гэдэг цол болгож авсан. Чингис гэдэг чинь бас өөрөө цол байхгүй юу? Тэгээд за цол. За тэгэхэд чинь Тэмүүжин одоо Чингис гэдэг цолтой маш олон хүмүүс байдаг учраас олон Чингис байсан байх нь тийм ээ. За нэг 3 4 Чингис цолтой хаан байсан гэж сонссон баха гэдэг баха. За тэгээд
ерөнхийдөө бол энэ тэгээ хамгийн гол энэ удаа монголчууд те энэ ер нь монголчуудын дайны одоо хамгийн одоо яагаад ийм мундаг дайч байж чадсан бэ гэхээр зэрэг бусдын зовлон өөрийн мэдэрсүү гэдэг. Тэгэхээр зэрэг энэ зөвхөн татарыг одоо ингээд дийлээд ялахтаа биш. Энэ татарыг одоо удирдагч нарт нь ямар зовлон байна вэ? Энэ зовлонг бид нэр хэрхэн гэтлгэж чадах вэ гэдгийг Монгол одоо баатрууд тэрийг бодож сэтгэдэг байсан. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл дайснаач гэсэн ойлгож, инэрч, хайрлж чадсанараа үргэлж Монгол цэрэг ялдаг байсан байх нэ. За тэгээд ерөөхдөө өнөөдөр тэгээд 25 минут боллоо. Энд хүрээд өндөрлөе. Тэгээд та бүхэн маань өшөө илүү зүйлийг сонсох хүсэж ивэл subscribe хийгээрэй. Тэгээд лайк дараарай. За тэгээд утгагүй болцыг комент өсөчээрэй.